зөвхөн Эрдэнэс 5 толгой биш. Одоо энэ 2024 оны төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээдийн санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд жимэгтэл гарсан. Энэ дээр бичснээр бол 67 төрийн өмчт компани нийт 26 их найдын орлого олж байна. Борлуулалт хийж байна. 26 их найд. Орон нутгийн өмчтөд 305 компани 3 их найд. Нийлээд 29 их найд. Дээр нь нийслэлийг нэмэх юм бол 33. За заримдаа бас 35 гэж сүүлдээ гарч ирдэг. Нийслэл одоо хэдийг найдч болоод байгаа. Улсын төсөв 33 их найд. Төрийн өмчийн компаниуд нийслэл нийлээд 33 их найд. Яг тэнцүү. Улсын төсөв дээр маш их хилцүүлэг болж байгаа. Одоо цалин байлан гээл жагсаал цуглаан болоод их хурал байнга яриад тэгтэл бараг улсын төсөв шиг мөнгийг 67 дарга гарын үсэг зураа шийдэж байгаа. 29 их найд төгрөг. Энэ бол монголчуудын мөнгө. Энэ мөнгө улс төрлөө, намын санхүүжилт рүү, намын томилгоогоор явсан удирдлагуудаар дамжаад явж байгаа. Тэрний цаана нөгөө хийвэл элит хүрээлэл. Өөрсдийгөө нийгмээс тусгаарлцсан, бие биенийхээ бизнесийг дэмждэг, худалдан авалт хийдэг. Тэрүүгээрээ ингээд одоо тансгалдаг. Энэ хүрээлэл, энэ бол нам ялзарч байгаа байдал. Тэгэхээр бид нар намыг аврахгүй бол парламент ажиллахгүй. Яах гэж олон намтай парламент байгуулсан. Парламент байхгүй бол Монголын арчил байхгүй. Эргээд намыг цэвэрлэхийн тулд төрийн өмчөөс холдуулах. Энэ дүгнэлт рүүгээ буцаад орно. 300 мянган гишүүнтэй гэж ярьдаг. 200 мянган гишүүнтэй гэж ярьдаг. Иннээсээ ичиж амьдрах хэрэгтэй. 300 мянган гишүүн гэдэг чинь хэн бэ? 300 мянган улс төрч байгаа юм уу? Үгүй шүү дээ. Улс төр хийхгүй бол намын гишүүн болж яах юм? 300 мянган аж амьдрал нь холбоотой найзуудаараа бизнесээ дэмжүүлдэг. Эсвэл бол тэр нэг хорон тараасан нийгмийн халамжийн нэг 5 кг гурилыг найздаа аваачж өгдөг. Томоос ахуулаад жижиг ашиг сонирхлын бүлэг 300 мянга урчээд. Тэр 300 мянгаыг тижээх хэрэгтэй. Тижээхэд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаанаас олох? Тэр 300 мянга үйлдвэрлэл явуулахгүй шүү дээ. Мөнгийг төрийн өмчийн компаниудаар дамжуулж, зовчуулж авч байгаа. Тэгэхээр хоёрт нь намыг цэвэршүүлэхийн тулд төрийн өмчөөс холдуулахаас гадна хатуу гишүүнчил гэдэг нь утгагүй нэг байхгүй болгож байгаа юм. Бүр үндсэн хуулинд сонгогчдын 1% байх ёстой энэ төргээд өөрөө өөрийнхөө эсрэг хүмүүсийн эвлэн нэгдэх хэрэгчлэн эсрэг залт оруулсан. Тэрийг бид нэр эргэж харах. 3 дугаарт нь намын санхүүжилт нээлттэй байх хэрэгтэй. Өнгөрсөн шинэ улс төрийн намын тухай хууль дээр маш гоё заалтууд орсон. Одоо саяхан нэг данстай биш олон данстай байя гэдэг нэмэлтийн өөрчлөлтийг хэрэгжиж эхлэхээс өмнө өргөн барьсан. Тэгэхээр данс олон данстай болно. Олон их усрээс мөнгө нааш цааш нь зохицуулах хэрэг гарна. Нөгөө олон зуун мянган тижээврүүдэд тижээх боломжийг олж авах гэдэг байна. Энийг бид нэр зөвшөөрч болохгүй. Улс төрийн намын санхүүжилт ил тод бай. Олон зуун мянган гишүүнээс ич бодлого хийх ёстой мэрэгжлийн улс төрд орно гэсэн зорьсон хүмүүс л намын гишүүн байдаг. Тэгээд төрийн өмчөөс намыг холдуул. Энэ гурвыг хийжээж бид намаа цэвэршүүл. Нам цэвэр байх юм бол парламент ажлууд Монголын улс төр тогтворж байна. Саяны энэ том дохой төрийн ямрал бол эхлэл. Дахиад бид нар олон удаа ийм ямрал харна. Ингэж явж байгаад бид нар парламентаа тараагаад, ерөнхийлөгчөө татаад, засаг байхгүй болоод, анарх хаус руу ороод бусдын идэж болж болохгүй. Үүний тулд үе шаттайгаар төрийн өмчөөс намыг салах нь бол эхний хийх ёстой ажил. Энэ дээр нэгэнт 126 гишүүн одоо харьцангуй чөлөөтэй болж байгаа энэ төрж бид ч өөрсдөө яриад байгаа. Гэхдээ заримдаа бас тийм биш юм шиг бас болж яваад байгаа. Энэ шин үүрэг хүлээсэн хүмүүс үүргээ ухамсарлаад миний ажил хийж байгаа юм чинь нам баг хамт олон чухал боловч нэгдэн Монголын эрх ашиг Монголын төр доктортой байх хэрэгтэй байна. Тэр нь зөв байх хэрэгтэй байна. Доктортой гэдэг чинь нөгөө буруу юм тавилна гэсэн үг биш гэдэг шүү дээ. Энийг ухамсарлаад их болгоомжтой байхгүй бол төрөөрөө бид нар тоглоод байна. Тэгээд зоригтойгоор ойрын хугацаанд төрийн өмчийн компаниудыг нээж иргэдэд хувьцааг нь өгч
намыг холдуулахгүй бол ардчлал сүрлийн зам руу гарна. За ийм учраас нүүрс талах шиг хөөдөггүй нүүрс тэрийг хэн зарж борлуулж байгаа, үйл ажиллагаа явуулах эрхийг авж байгаа хүмүүс тэдний намтай холбоотой байдал, намын парламенттай холбоотой байдал, парламентын ардчилтай холбоотой байдал бүгдээр хоорондоо холбоотой юм аа. Ингээд төрийн хямралын шийдлийн гарц нь бол уурхайг хэн ажиллуулах вэ гэдэг дээр очиж цэгцэрнэ гэж бодож байна. За баярлалаа.